За өнөөдрийн маркетинг ток контентын энэ удаагийн дугаар маань өнөөдөр дижитал маркетинг конференцийн арга хэмжээнд дээрээс шууд хүрчээ. Тэгээд энэхүү арга хэмжээнд бас оролцож байгаа оролцогчид болон за Монголын дижитал маркетинг интернетийн салбарт одоо хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүдтэй одоо хөөцлөн буулна. За учир юу гэхээр Монголын маркетингийн салбар тэр дундаа яг энэ бүх юм дижитал болж байгаа, дижитал үндэстэн болж байгаа энэ үед бид нэр маркетингийн одоо технологитой хосолсон энэ шийдлүүдийг хэрхэн зөв бизнестэй ашиглах тухай ярилцахаар одоо энэ ч хүрэлцэж ирсэн байна. Тэгээ маркетинг ток контент маань маркетинг ивент гэдэг юм болонтой болж байгаа. Тэгээд энэ болонгийн маань бас өнөөдрийн эхний зочноор Greensoft компани үүсгэн байгуулагч Захирал Амар Эрдэнэцогт гэдэг залуу оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За, аль ажил тавтаа сайхан. За, өнөөдрийн ивентийн vibe байна. Онцлог нь юу вэ? Ер нь 2 жил бол маань завсарсан байсан шүү дээ. Тэгээд хүмүүс маш их энэ ивент хөдөлж исэн баг. Тэгээд бүгдээрээ ингээ сайхан олон 2 жилийн дараа ковидын дараа уулзч одоо бид нэр баяртай байна. За, тэгэхээр мэдээж саяны 2 жил бол ковид гэдэг одоо эдгээр ач тусдаач олон тал байлаа. Ялангуяа технологийн салбарт бол олон дэвшлүүдийг авчирсан. Тэгэхээр манай Greensoft компани яг энэ ковидын үед болон энэ өнөөдрийн ярьж байгаа конференц дээр онцлог маркетингийн одоо автоматжуулалтын шинэ содон юм юу вэ? Бид энэ удаагийн конференц дээр бол Sales 24 гэдэг сошин маркетинг борлуулалтын автоматжуулсан тийм платформоор бол оролцож байгаа гэсэн үг тийм. Яг өмнө нь бол манайхын хүмүүс энэ мэдээллийн технологийн дэвсгэрийн үйлчлэгээ хийдэг, одоо вебсайт хийдэг ч гэдэг юм уу те. Тэрүүгээр бол сайн мэдэх бах. Бид нар энэ удаагийн үед яг энэ маркетрууд, борлуулалтын ажилтнууд хэрэглэх одоо тийм цогц платформ бол тийм үйл ажиллагаанд танилцуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо нөгөө манай Greensoft руу орохлоор нөгөө өмнө нь одоо миний нэг дижитал маркетинг гэдэг презентацнууд дээр яваад байдаг 2 слайд маань оронгороо концепцны өөрчлөгдөж юу ер нь яг өөр бол болоогүй. За ер нь ийм байна. Одоо энэ заал нь ингээд бүгдээрээ харах юм бол маш гоё айдиа гаргадаг те, пост хийдэг, видео хийдэг залуучууд байна. Тэгээ маркетинг хийж чинь, зах зээл дээр бол аливаа бараа бүтээгдэхүүнийг гоё сурталчилж чадчихээн, одоо галзууруулж штэ те. За тэгээд ер нь ингээд би нэг компани одоо зар сурталчилгааг хараад тэр компаниар ингээд шагаан штэ те. Одоо ингээд гоё реклам үзчихэд шагааж байгаа. За ингэхээр л яг одоо асуудал эхэлж байгаа. За ингээд гоё реклам үзчихэл яваад орохоор манай компаниуд маань өөрөө дижитал орчинд маш хангалттай байр суурьтай байгаа. За ингээд яа ихээр вебсайт нь ажиллахгүй. Тэ? За ингээд аль утас руу залгах юм баахан гар утас явж байна шиг тэ. За одоо пэйж руу бичээд хариу өгөхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэм бол цаагаараа бол компани өөрлөгөө хандж байгаа харилцагчтай бол ингээд чимээгүй алдаа л байна. Өөрөөр хэлбэл энэ залуучуудын маркетинг хийж байгаа ажил болвол үр дүнгээ яг уу дутуу өгч гинэ гэсэн үг тийм. Тэгэхээр манай платформ бол энэ асуудлыг одоо оронгоор шийдэх гэж л одоо яаж гэнэ гэсэн үг. Окей. Хийгцэн гэсэн үг тийм. За тэгэхээр одоо яг дижитал маркетинг гэдэг ойлголт бол одоо анх манай интернет маркетинг конференц 2017 онд одоо саруулбаа түүний нөхөд гэдэг шиг нөхдөд эхлүүлж байлаа. Гэтэл өнөөдөр одоо нэг сая 2021 онд хийгдэхгүй өнөөдөр ингээд 5 дахь арга хэмжээ маань болж. Тэгэхээр бус арга хэмжээнүүдсээ мэдээж чанарчаа дагуулга болоод интернет маркетинг гэдэг ойлголт маань одоо дижитал маркетинг болчихлоо. Тэгэхээр одоо яг энэ нөгөө танаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг маркетрууд яг одоо аль өнцгөөс нь авч илүү ашиглах, илүү нөгөө борлуулалт тал руу тэгвэл одоо шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энтэйгээ илүү уялдуулж гэнэ үү? Нөгөө бүртгэл CRM, call center, chatbot бүгд. За нэгдүгээр ойлголт байгаа. Тэгэхээр шүү дээ одоо энэ байгууллагууд ерөөсөө харилцагчийн датагаа үүсгэж чадахгүй байгаа. Нэгдүгээр төгсөл. Харилцагчийн датагаа үүсгэж чадахгүй чадж байгаа нь аюу олон програм ашиглаж яаж байгаа үүсгэж байгаа. За дуудлагаар ирсэн хүмүүс нэг програм дээр. За вебсайтаар орсон хүмүүс байна уу байхгүй нь мэддэхгүй. Ааха. За одоо пэйж руу бичиж байгаа хүмүүс бол тэр Facebook-ийн инбокс дотор ингээл замраагүй л байж байгаа. Аль нь яг тоглоод байгаа, аль нь жинхэнэ яг манай юм сонирхоод байгаа. Боо энэ замраагүй байгаа. За бусад одоо энэ офс дээр ирж байгаа хүн яаж байгаа. Тэр компани руу Viber-аар мессеж бичиж байгаа хүн яаж байгаа. Мэдэхгүй байна тэр хэлтэй. Тэгэхээр маш олон юм сувгууд бол ингээ хаягдаад байгаа гэсэн. Тэгэхээр манай платформ эдгээр сувгуудыг, дижитал сувгуудыг нэг CRM руу хүний оролцоогүйгээр автоматар одоо харилцагчийн мэдээллийн сан үүсгэнэ гэдэг одоо нэгдүгээр том зорилго байж байгаа. За энийг бол бид нарт хийж чадж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо олон юм систем ашиглахгүйгээр манайхыг ашиглалаа гэвэл дижитал бүх оролтоо нэг одоо CRM руу бүртгэж чадна гэсэн үг тийм. За бүртгээд тэр хүн дээр яг харилцагчийн
түүх үүснэ гэсэн үг шүү дээ, тий. За чи хизээ яг энэ компани руу ямар сугаар орж ирсэн? Одоо дараа нь хизээ залгсан, тий. Дараа нь яаж санал гомдол хийсэн? Тэгээ ер нь энэ бүтээгдэхүүнийг авсан юм уу, аваагүй юм уу, тий. Тэр бүх түүхүүд нь нэг сонхон дээр харагдана гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө маркетинг борлуулалтаар орж ирж байгаа нэг ч харилцагчийг алдахгүй л гэдэг тийм том концепц байгаа. Бүр алдах ямар ч одоо боломж байхгүй. Бүгдээ технологийн асуудлаар шийдсэн учраас хэрвээ хүн бүртгэдэг бол тэр чинь сайхан ааштай байвал бүртгэнэ. Заримдаа бүртгэхгүй. За тэгээд ороо яг ажил тарихын өмнө ууртайх нь ороод ирвэл бүртгэхгүй тийм. Гэдэг ч юм. Энэ бүх асуудал тэгээд дижиталаар шийдэгдэж байгаа гэсэн үг. Окей. За тэгэхээр одоо бол яг нөгөө аял зугаалгын цаг эхэлж байгаатай хамааралтайгаар нөгөө зочлох үйлчилгээнийхэн, байрших үйлчилгээнийхэн за эсвэл одоо заавал зөвхөн энэ салбар гэхгүйгээр ер нь бизнесийн одоо харилцагчтай, үйлчлүүлэгчтэй байгаа бүхэл бизнес яг танаа энэ боломжтой бүтээн бүх салбар. За одоо байгууллага хоорондын B2B, B2C бүгдээрэнд нь уусаа хэрэгтэй. Ер нь ингээд альч компани одоо B2B дээр ярил л да тий. За B2B бол ихэнхдээ ингэж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүн үйлчлэгээ нь шууд орж ирээл худалдаа авчдаггүй тий. Би чамруу ороод сонирхон тий. Чи наваа бүртгэж авна. Над дээр нэг юм дийл үүсэн шүү дээ тий. Тэгэд ингээд тодорхой үе шатуудыг давчиж юу болно. За тэр бүх процессыг CRM дээр өдөртнө гэсэн. За B2C буюу ингээд одоо шууд эцсийн одоо энэ утсыг бол би одоо Smart Store гэдэг дэлгүүр рүү ороод шууд худалдаж авч байгаа шүү дээ тийм. За тэр компани бол зөвхөн борлуулалтын дататай л үлдчихэж байгаа одоо бол. За тэгэхээр энэ утсыг авч байгаа хүн бол ер нь анх хаанаас орж ирсэн. Тэр Xiaomi-гийн яг ямар рекламыг үзсэн тийм. Тэгээ яаж явсан вебсайт дотор нь ороод хэдэн удаа зочилсан тийм. Ихэр ингээд зангаж байгаад авсан. Шууд орж ирээл ингээд авдаггүй байхгүй юу? Утасныхаа үзүүлэлтүүдийг харна. Өнөөдөр нэг харчаад X-ээ дараа гарын авчирна. Хэд хоногийн төвчтэй орж жоохон байж байгаа дахиад орж ирнэ. Сагсандаа хийсэн юм хийгээгүй юм хийхгүй. Ер нь сагсандаа хийчихээд ингээ удаан байгаад байгаа юм уу те. Тэгжээснээ Samsung авах гэжсэн гинт ингээл iPhone авмаар санагдчих болно шүү дээ. iPhone гээд хайж үтсэн байна гэдэг. Ер нь тэр хүнийг ингээ бид нар дижиталаар бизнесээр мэдчих чадахгүй байгаа. Гэхдээ технологи бол одоо тэр мэдэх боломжийг бол бид нар олгодог болчихоо гэсэн үг. Харилцагчийн дижиталд одоо хийж байгаа бүхэл үйлдэл маань өөрөө юу шүү дээ те. Бүртгэж байгаа гэдэг утгаараа тэрийг бол нэг юм дашборд дээр систем дээр харж чадна гэсэн. Хэрэглэгчийн замын зурглыг хаана хийзээ B2C дээр бол тэгэж болно. B2B дээр бол яг дийл хийж явна. Тэгээд яг хуу бизнесийн байгууллага бол харилцагчтай 360 харна гэж юм те. Ингээд чамаа бол ингээд нэвт харах нь шүү дээ. Ингээд чи бол би чамруу залгаагүйгээд худлаа хэлж одоо чадахгүй болчихно гэсэн үг шүү дээ те. Нөгөө талдаа бол байгууллагын удирдлага одоо маркетинг борлуулалтын захирлууд гүйцэтгэх захирал юу авах вэ? Компани 360 харна. Өөрөөр хэлбэл борлуулалтын ажилтнуудаа хянана. За манай одоо туяа гэдэг ажилтнаа яг үнэхээр энэ сард хэдэн уулзалт хийсэн. Хэдэн хүн рүү өөрөө ингээд гадагшаага оролдлого хийж залгасан. Хэдэн дуудлага авсан. Одоо ингээд хэдэн одоо дийл одоо ингээд өөрт нь оногдсон тийм. Тэрнийхээ хэдийг нь одоо вон ялч чадсан. Хэдийг нь алдсан. Тэр бол ингээд хүн болгон дээр дижиталаар гарна гэсэн үг тийм. Тэгэхээр байгууллагын ажилтны талаасаа бол илүү нөгөө одоо үнийн санал явуулах гэрээ тийм бүх тэр активити тэр үйлдэлүүд бол дижиталаар бүртгэгдээд тэр бол тухайн ажилтны сарынхан KPI гэж ярьдаг тийм. Тэр бол автоматар гаргана гэсэн үг байхгүй тийм. Тэгээд би бол жишээлбэл сая ингээд өвөл 2 сар компани миний энэ систем үнэхээр ажилт юм гэдэг юм би дуршиж одоо бас үзэж байгаа байхгүй тийм. Би 2 сар гадаадаас одоо ингээд компани ажиллаж гэж байгаа тийм. Энэ би үнд яг адилхан энд байгаа хүн шиг л бүх юм ингээд хараа сууж байгаа. Яг өнөөдөр манай дээр ямар гомдлууд орж ирж байна. Ямар шинэ одоо борлуулалтын боломжууд орж ирж байна. Ямар шинэ ордерууд хийж байна. Ямар дийлүүд одоо ямар шат агч чинь тийм. Аль дийлийг бид нар алдчихин, аль нь ялчихин. Ингээ бүгдийг л одоо албан дээр тавьсан юм шиг одоо харж байгаа гэсэн үг шүү дээ. Окей. За тэгэхээр яагаад ер нь тэгвэл энэ бизнесийн байгууллагуудад ашиглах хэрэгтэй гэдэг кейсүүдийг бол маш сайн хэлж өглөө. Тэгэхээр одоо манай Greensoft-ыг хөгжүүлж байгаа Sales 24 гэдэг ийм шинэ бараа бүтээгдэхүүнийг бас бизнес эрхлэгчид маань та бүхэн бас сонирхож үзээрэй. Манай амар зэрэглийн Greensoft CGM гэдэг одоо манай компани сайт болон пэйж рүү холбогдоод яг одоо захирлын ярьсан эдгээр зүйлс яг одоо эдний компани дээр яаж ажилладаг одоо манай энэ юун дээр ирээд бүрт гэдэг лээ те. Тэрэн дээр ирээд шууд үзэж бол энэ бүх дашбордууд нээлттэй байгаа те. Ер нь бол маш олон юм системүүд ашиглаж байгаа компаниуд HubSpot гэж ашиглаж байна. Нэг утсан дээр нэг өөр нэг компани ашиглаж байна. Тэгэл ManyChat ч энэ доор хийж нэг компани бол маркетинг технологитой бол нэг миний бодож байгаагаар нэг 7-8
систем байгаа. Гайгүй одоо нэг хийх гээд байгаа нөхдүүд нь гэсэн үг шүү дээ тийм. Тэд нар чинь ерөөсөө ингээ нэг платформд орчин. Өөрөөр хэлбэл нэг логин хийж ороод вебээ огсорчин. Чатботоо workflow build хийчин. Тэгээд дуудлагуудаа компани руу ирж байгаа дуудлагуудаа монитор хийчин. Тэгээд CRM-аа харчин. Тэгээд ерөөсөө тэр борлуулалт бүх процессыг нэг л платформ дотор удирднаас. Окей. За тэгэхээр өнөөдрийн маркетинг ток контент маань та бүхэнд Монголын маркетингийн холбооны хуудас, за мөн дижитал маркетинг конференц хуудас болон оролцогч талуудын хуудаснаас за мөн манай зар сурталчилгааны M&A эйженси болон видео контентын оргил медиа хуудасууд болон бусад одоо харилцагчдын маань Facebook хуудасаар шууд дамжуулагдаж хүрч байна. Тэгээд өнөөдөр дижитал маркетинг конференц шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. За Монголын одоо бизнесийн салбарыг дижитал болгох салбарт одоо салхиаглан гэж амжилттай зүтгэж яваа Green Soft-ийн залуучуудад танай хамт олон гялцсан амжилт хүсье. За баярлалаа. За. За маркетинг ток контентын энэ удаагийн дугаар маань маркетинг ивент болонгаараа өнөөдөр зохион байгуулагдаж байгаа дижитал маркетинг конференц арга хэмжээнд дээрээс одоо шууд дамжуулагдаж хүрч байна. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцогчийн өнцгөөстэй өнөөдөр юу яг дижитал маркетинг хэрэгтэй юм бэ? За мөн магадгүй одоо та бүгдийн хийж байгаа бизнес дижитал маркетинг яаж тус ямар байгаа талаар одоо хөөрөлтгөр би нэгэн зочныг өрсөн байна. Энэ хүн бол одоо манай Hello Baby апыг одоо үүсгэн байгуулагч, хамтран хүмүүс санаачлагч, за мөн одоо манай финтек За финтек компани төлөөж манай ариун санаа үлдсэн байна. Танд энэ өдрийн мэндийг. За баярлалаа. Намайг урьж ярилцлага авч аваад баярлалаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнийг яагаад зорж ирсэн бэ гэхээр зэрэг манай Hello Baby application маань өөрөө 160 мянган хэрэглэгчтэй. Одоо. Тий, 2 аппликейшнаар дамжуулаад жирэмсэн болон 0-2 настай хүүхдүүдийн ээжүүдэд 158 хоногийн турш зөвлөгөө мэдээллийг хүргэдэг ийм 2 аппликейшн байгаа. Тэгэхээр бид нэр одоо Монголд одоо жилдээ 74 мянгаас 80 мянган ээж төрж байгаа шүү дээ. За тэгээ бага насны хүүхдтэй ээж аавуудад ер нь яг анх ээж аав болж байгаа хүмүүст маш их зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй
хэрэгтэй байдаг. Хамгийн их би бинээсээ Facebook дээр асуулт асуудаг. Тэрийг яах вэ? Энийг яах вэ? Ингээд байна, болохгүй байна гэдэг би бинээсээ асуудаг юм бүлэг байгаа. Тэгээд энэ нөгөө хэрэглэгчд рүүгээ чиглэж бид нар маш их контент хийдэг. За сүүлийн бараг 2 жилийн хугацаанд бараг 1000 гаруй контентийг Facebook дээр за тэгээд аппликейшнаараа дамжуулаад хүргэсэн байна. За бидэд яг өнөөдрийн хүртэл бол яг Facebook дээр яг хэрэглэгч рүүгээ чиглүүлээ зөвлөгөө мэдээллийг өгж байгаа ойролцоогоор 300 мянгаас заримдаа 400 мянга хүртэл одоо reachтэй манай контентууд явдаг байгаа. Тэгээд энэчнээс яг нөгөө юу сурсан бэ гэхлээр зэрэг бид нар яг хэрэглэгчтэй хэрэгтэй мэдээллийг илүү сайн хүргэж авах хэрэгтэй юм байна. Хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгч авах хэрэгтэй юм байна тий. Тэгэхгүй бол бид нар одоо оршин байгаа хэрэг байхгүй шүү дээ тий. Тэр их контентыг үйлдвэрлээд тэгээд ер нь цаашид яг яаж энэ контентоо сайжруулах вэ? Яаж нөгөө хүмүүст хүрдэг тэр нөгөө байдлаа илүү сайн одоо үр нөлөөтэй болох вэ гэдгийг суралцгаар ирсэн. За тэгэхээр нэгдүгээр хэсэг маань үргэлжилсэн. Одоо бол зааланд хоёрдугаар хэсэг явж байна. Тэгэхээр өмнөх хэсгүүд дээр гарсан кейс тий одоо итгэгчдийн маань ярьж байгаа санаанууд та бүгдийн маань одоо өнгөрсөн тэр олон зуун контент хийгдсэн дээр хэдийг нь онж болсон бол гэдэг дүгнэлтийг бас та дотор хийж амжсан болов. Тийм түрүү одоо нөгөө гэрэл доо захирал ярьлаа шүү дээ тий. Story гэдэг бол маш чухал гэдэг юм аа гэдэг. Бид нар ч гэсэн контент хийхдээ ер нь яг өөрсдөө адилхан бид нар ч ээжүүдэд заруулаад контент үйлдвэрлэж байгаа. Тэгээ аль болохоор хэрэглэгчийн хэлээр ярихыг хичээдэг. Гэхдээ юун дээр бид нар алдаад яваад байсан гэхээр нөгөө ээжүүд байдаг учраас тэгээ эмэгтэйчүүд энэ нөгөө аппликейшнийг ажиллаж байгаа учраас аль болох юм алдаагүй нөгөө politically correct буюу нөгөө юм алдаагүй зөв байх гэж амар хичээдэг шүү дээ тий. Тэгээ манай нөгөө онцлогчийн өөр экспертээр нөгөө баталгаажсан зөвлөгөө мэдээлэл хүргэдэг гэдэг утгаараа жоохон ингээ уйдгартай яваад байсан байгаа байхгүй юу. Сая одоо гэрэл доо захирлын хэлж байгаагаар бол жоохон зөрчилтэй асуудлуудыг одоо өөрөөр хэлбэл тийм хэрүүлийн алимыг шидэж авах хэрэгтэй. Тэгжиж айгүй их нөгөө маргаан дагуулсан сэдвэр бас явж байж контент манд хүрдэг гэж байна л да. Гэтэ одоо юу гэдэг нөгөө нийгэмд угаасаа байгаа тийм сөрөг юмыг одоо дэврэх гэсэндээ биш те. Гэхдээ хүмүүсийн буруу ойлголтыг залруулж өгөх талаасаа тэр зөрчилтэй асуудлуудыг хөндөж ер нь явах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэгээ сая одоо манай Brandly Agency-гийн одоо номын даалгавар маань те бид нар хамтарч ажилладаг. Тэгээ ярьж штэ буст олж чухал биш ээ. Тэ манайх ч гэсэн яг бустлдаггүй яг үнэ. Бустлгүй хэрэгээсээ манайх маш их хүнд хүрээд байдаг байхгүй. Тэгэхээр сая намын даалгаврын хаяранаас өнөөдөр хүртэл ер нь бас тажгүй зөв явцсан юм байна. Тэ Hello Baby page маань ер нь айгүй аятайхан алгоритмын хувьд айгүй зөв явцсан байна гэдгээ олж харлаа. Тэгээд минь оршихын яранаас болохоор маркетингийн утга учиртай дата мэдээлэл тэ. Тэгээд бид нар яг үүндээ маш олон хэрэглэгчтэй хэрэггээсээ тэр одоо дата дээрээ суусан одоо гуйлгаж байгаа. Муугаар хэлвэл яг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр датаг яг яаж зөв ашиглах юм бэ? Яаж бизнестэй болон бусдын бизнесийг сайжруулахад ухаалгаар ашиглах юм бэ те? Бидний маркетинг хийгээд байгаа зорилго бол эцсийн дүндээ хэрэглэгчийн асуудлыг шийдэх. Нөгөө талдаа бүтээгдэхүүнээ зарж борлуулж байгаа компаниудын бүтээгдэхүүнийг зөвөр таниулж ойлгуулж хэрэглэгчийн боловсролыг дэвшлүүлдэг шүү дээ те. Тэгэхээр тэрэн дээр л илүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм байна цааш та гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр манай Hello Baby app маань болохоор одоо нийгмийн enterprise төсөл гэдэг шиг одоо яг нөгөө нэг зорилттой асуудалтай яг тулгамдсан байгаа нөгөө хэрэглэгчийн хувьд бол одоо манай ээжүүд гэдээ ярьж байна. Гэтэл одоо нөгөө та хэдтэй хамтрах бизнесийн харилцагчтай хувьд ч юм уу ер нь яг энэ нөгөө харилцагчийн инфографикийн хувьд ч юм уу тэр инсайтууд нь ер нь ямар байдаг вэ? Бусд одоо өөр бараа бүтээгдэхүүн зардаг газруудын инсайтаас мэдээж танай апыг хэрэглээ тэнд орж ирж байгаа хэрэглэгчийн хандлага дээр бол одоо шал өөр ахлаж бодож байгаа юм. Ер нь манай яг зорилттой бүлэг бол яг 25-аас 35 насны хооронд байдаг залуу ээж нар байдаг. Анхлан болон хоёр дахь удаага тулдаг бид нар хэрэглэгчийн 2 хувааж үзэж байгаа. Нэгдүгürt нь болохоор залуухан анх төрж байгаа нэг хүүхэдтэй ээжүүд байна тий. Хоёрдугаар нь болохоор 2-оос дээш хүүхэдтэй арай туршлагатай ээж нар байна тий. За тэгээд энэ хүмүүс бол нөгөө энэ хүмүүсүүдийн хэрэгцээ шаардлага хоорондоо ялгаатай байдаг. Тэгээ нийт одоо манай хэрэглэгчдийн бараг 20% гадаадаас буюу гадаад оронд одоо цагаачилж амьдарч байгаа ээжүүд манай аппликейшнийг маш их хэрэглэдэг те. За 20-30% нь бол яг хөдөө орон нутгаас бүх аймаг сумдуудаас хэрэглээд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл ингээд аваад явж байгаа гэсэн. Нөгөө талдаа яг энэ ээж хүүхдийн зах зээл дээр ажилладаг одоо маш олон компаниуд одоо байдаг. 110 компаниуд яаж байгаа те. Маш олон брэндүүдийг оруулж ирдэг. Энэ хүмүүс маань бүтээгдэхүүнээ буцаагаад яг нөгөө манай хэрэглэгчдэд яг таниулж чадахгүй байгаа болов. Яг контентоороо дамжуулаад ч юм уу хэрэглэгчдэд
хэрэгтэй байгаа тэр хэлээр нь ярьж чадахгүй байгаа болов гэж хардаг байгаа. За тэгэхээр юутэй ч одоо энэ нийгэм тулгамдаад байгаа асуудал тэр дундаа манай одоо амьдралын гол ноён нуруудын ээжүүд, эмэгтэйчүүдийн энэ хөвгтэй болоод нийгмийн одоо сэтгэл зүйн асуудалд ордог. За эсвэл одоо дотн нөгөө одоо өөрийнх нь зан харилцааны байдлаас хамаараад эсвэл нөгөө зөвлөх одоо ойртны хөнгөөгөөс болоод шинэ танаа апыг хэрэглэх шалтгаанууд нь ер нь зонхлох шалтгаанууд нас юу гэдэг юм бол тэрийг ингэж шийдсэн гэдэг манай кейсүүд тэндэн зориулсан контентуудын одоо бас хандлт түгэлт ямар байсан талаар та бас мэдээлэл өгөөч. Тий, одоо яалтчгүй жирэмсэн байгаа болон төсний дараа байгаа ээжүүд бол нөгөө бие сэтгэлийн хувьд хамгийн эмзэг үе дээр байж байгаа тий. Тэгэхээр энэ эмзэг үед нь хүн болгон бас нэг юм дэмжлэгийн систем бас байхгүй шүү дээ тий. Яг туслаад зөвлөд өгчих ээж байхгүй байж магадгүй те. Ойрхон одоо нөхөр нь ингээд хамт байдаггүй ганц бие ээжүүд байж магадгүй. Ер нь бүх талаараа жирэмсний одоо үед болон төсний дараах тэр эмзэг үед нь 7-7 хоногор бид нэр зөвлөгөө мэдээллийг эрүүл мэндийн болон өөрийнх нь биед явж байгаа өөрчлөлт, хүүхэд нь явж байгаа өөрчлөлтийг бүгдийг нь нөгөө уншуулах боломж олгохоор манай аппликейшнийг хүмүүс хамгийн хэрэгэл сонгодог. Энэ нь өөрөө буцаагаад нөгөө ээжийн сандралыг дарддаг тий. Та ганцаараа биш шүү. Бусад ээжүүд ч гэсэн энэ аппликейшнийг дамжуулаад мянган ээжүүд байгаа гэдэг тэр мэдрэмжийг нь өгдөг гэдэг утгаараа манай аппликейшнийг маш хүмүүс хэрэглэдэг. Бид нар аппликейшнаа гаргачаад ер нь 10 доллараар л нэг удаа буст хийсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь манай ээжүүд бие биендээ дамжуулаад ингээд хэрэглэдэг манай аппликейшнийг. Тэгэхээр бид нарт яг бүтээгдэхүүний рекламдаж одоо реклам хийгээд авах шаардлага байгаагүй. Гэхдээ тэр бүх хэрэгцээ шаардлагатай бүтээгдэхүүн хийсэн үйлчлэгэндээ ам маркетинг гэдэг шиг амнаас ам дамжиж явцсан. Тий. Яагаад тэгэхээр зэрэг ерөөсөө өөрт нь хэрэгтэй байгаа эрүүл мэндийн бие сэтгэлийн тий холбоотой бүх мэдээллүүдийг хүргэж байгаа. Ямар кейс байсан бэ гэхээр бид нар одоо төрсний дараах сэтгэл готрол дээр нэг сарын аян хийгээд за тэгээд тэн дээр одоо Монгол улсад яг нэвтэрсэн байдаг Эдинбургийн тест гэж байдаг. Энэгээр дамжуулаад ээжүүдийн сэтгэл готрлыг үнэлдэг юм үнэлгээний санжаа байдаг. За энэ санжааг манайх яг фэйсбүүкээрээ дамжуулаад чат fuel гэдэг юу ашиглаад чат ботоор дамжуулаад ингээд судалгаа цуглуулж байхад ер нь 1000 гаруй эмэгтэйчүүд манай судалгааны дээр нөгөө санжааг бүгэлсэн байдаг л та. За ингэж хахад болохоор зэрэг ер нь 60-аас дээш хувьтай ээжүүд сэтгэл готрол үнэлтэй байгаа нь харагдчихсан. За энэчнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр ээжүүд маань ерөнхийдөө маш их дэмжлэг хэрэгтэй, мэдээлэл хэрэгтэй. Тийм учраас маш олон ээжүүд ингээд өөх үүсээд байна тий. Энэ асуудлыг шийдэхэд бол бид нар сэтгэл зүйчтэй хамтарсан маш олон нөгөө нэг төслүүдийг, контентуудыг, лайвуудыг, сургалтуудыг хийдэг, уулзалтуудыг хийдэг, empowerment гэдэг ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг хийдэг. Ингэсний үрдүүд маш олон ээжүүд нөгөө ирээд манай дээр ингээд хэврэлтэй, уйлал, ярилцаал тий маш гоё ингээд тэр арга хэмжээг хийхэд бол маш гоё санагдчихсан. Гайхалтай бас кейсүүд байна. Тэгэхээр одоо тэгвэл яг ингээд манай асуудлууд мэдээж толгомдож байгааг ингээд шийдэж өгч байгаа. За мөн ингээд ер нь Hello Baby одоо би жишээ нөгөө эрэгтэй хүн учраас орж үзээгүй байгаа. Гэхдээ мэдээнүүдийг үзээд байдаг. Сая сүүлд нөгөө Монжагийн бас тэтгэлэгт очсон байсан. Тэнцэнс манайх яасан? Монжагийн тэтгэлэг дээрээс манайх хэдэд шалгарсан бай санхүүжилт авч чадсан уу? Тий. Тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Тэгээ 3 сарын хугацаанд бид нар менторинг бас авсан. Тэгээд Монжагийн яг одоо 2 дахь кохортоос шалгарсан 3 компани нэг болж чадсан. Тийм маш олон компаниудаас тэгээд шалгарсан. За тэгээд хэрэглэгч орж ирээд ч л одоо ер нь үнэтэй аппликейшн юм уу, үнэгүй аппликейшн юм уу нэр хэрэглэгч одоо жишээ нь үзэж байгаа одоо магадгүй ээж байвал за хоёр аппликейшн байгаа. Нэгдүгээр нь жирэмсэн ээж аппликейшн таныг жирэмсэн болсноос ахуулаад 47 хоногийн хугацаанд 7 хоног болгон мэдээллийг өгч байгаа. Зовлон тохиолддог өвчлөлийг чинь тайлбарлаж өгч байгаа тий. Янз бүрийн асуудал байлаа гэхэд тэрийг тайлбарлаж өгч байгаа. Дээрээс нь календартай өөрөөр хэлбэл эмэгтэй хүн жирэмсэн болсноос хойш 8 удаагийн хяналтын үзлэгт хамрагддаг. Энэ 8 удаагийн хяналтын үзлэгийг бид нар автоматар календар дээр оруулаад өгсөн. Тэгээд хийх ёстой бүх алхмуудыг заагаад өгч учраас ээж одоо нөгөө үзлэг шинжлэгт очихдоо ямар алхам, ямар материал бүрдүүлэх вэ гэдгээ бүгдийг нэг аппликейшнээс олждаг гэсэн. Тэгээд дараагийнхаа апп руу шилжих гэдэг. Тий. Ингээд энэ аппликейшн бол 100% үнэгүй хэрэглэдэг байгаа. Бүгд үнэгүй хэрэглэдэг. За ингээд төрлөө 47 хоног амжилттай давлаа. За хүүхдийн төрлөө гэдэг нь дахиад яах вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. За тэгэнгүүт хүүхдийн хөгжлийн аппликейшнээ хэрэглээд
явна гэсэн үг. Хүүхд хөгжлийн аппликейшн 2 нас хүртэл хүүхдийг 152 104 7 хоногийн турш 7 хоног болгон таны хүүхдийн өсөлт хөгжилд яаж явагдаж байгаа вэ? Өнөөдөр хэдэн удаа баасан бэ? Хэдэн удаа шийсэн бэ? Та нэраа хүүхдээ яаж асах вэ гэдэг мастер класстай, тракертай. За тэгээд 7 хоног болгоны зөвлөгөө мэдээлэлтэй ийм аппликейшн байгаа. Энэ аппликейшн маань болохоор зэрэг бас ихэнх хэрэглэгч маань үнэгүй ихний 7 хоног хэрэглэдэг. Тэгээд 7 хоног дуусмагц 2 сар жилээр ингээд рамжаа зөвлөөд одоо гişүнчлээ аваад явдаг гэсэн. Тэнгууд одоо ингээд нөгөө 3 удаа юу яалаа хүндрэлээ гэдэг шиг ингээд зургуудыг оруулаад user interface ингээд хоорондоо зөвлөгөө ингээд явдаг interactive application. Тийм, interactive. Тухайн хүүхдийнхаа яг нэг өсөлт хөгжилтэй холбоотой настай өсөлтийнхаа мэдээллийг оруулангууд нь таны хүүхд хэдэн настай тийм явж гин ингэж гин одоо эрүүл байна юу гэх ингээд яг л ягаан дэвтэр яг яаж ажилладаг тэрийг бид нэр орлуулж явж байгаа гэсэн. За ер нь тэгвэл ягаан дэвтрийг дижитал болгосон Hello Baby-гийн залуучууд манай хамт олон байлаа. Тэгээд өнөөдрийн манай дижитал маркетинг конференцд очилж тэ. За бас оролцогчийн өнцгөөс өнөөдөр манай зохион байгуулагчдын хийж байгаа ажилдаас ингэж дүн тавьж дүнэлт өгсөн. Танай хамт олонд баярлалаа. Тэгээд гэлцэх амжилттай. Баярлалаа. За өнөөдөр зохион байгуулагдаж байгаа дижитал маркетинг конференц арга хэмжээнд дээрээс үргэлжилж байгаа. Одоо маркетинг ток контентын маань бас нэг их хэсэг болсон маркетинг ивент болон үргэлжиж байна. Тэгээд өнөөдрийн бас энэ маркетеруудад тэр дундаа бизнесийнхэнд мартек салбар маркетингийн дижитал шилжилт хэрхэн зөв оновчтой хийгдэх талаарх одоо мэдлэг мэдээлэл хуваалцаж байгаа юм арга хэмжээ болж байна. Тэгэхээр энэхүү арга хэмжээний бас үндсэн илтгэгч Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Erxis компани үүсгэн байгуулагч манай технологийн салбарын одоо залуу үеийн магнат гэж хэлж болох манай Мэндэ хүрэлцэн ирсэн байна. Мэндэ найз өдрийн мэнд. За илтгэгч тайзан дээр юу өгвөлөв? За яг нь ер нь бол нөгөө бас сэдв нь бол хэрэглэгчийн туршлага гэж юу вэ те? Яаж хэрэглэгчийн туршлага дээр суурилж компаниуд маань ер нь жижиг том гэлтгүү захим шилжилтийг бодох ёстой бай. Яаж IT-г өөрсдөө одоо ажил хийлгдэг түүл болгох ёстой бай те. Энэ талаар ерөнхийдөө товчхондоо ярьсан. Тэгэхээр одоо маркетингийн салбар эсвэл одоо new media group анх гарч ирж байхдаа яг ямар орон зай өнцгийг харж анх ажиллаж орж ирж илаа тий. Гэтэл одоо ингээд өнөөдөр гадагшаа гарсан гадны зах зээл дээр ингээд open платформ ашиглаад маркетингийн салбарт бас захиур хаглаад захиур тамдтаа гэдэг ингээд гоё олоод хэмжиж. Энэ хооронд ер нь бизнесүүдэд яагаад энэ технологийн шилжилтийг одоо хийх ёстой одоо таад маань юу гэж харж байна? Тулгымцсан асуудал нь юугаа таад маань юу шийдээд яваад байна? Аюугаа асуултаа яг хоёр том үндсэг байна л да. Нэг нь юу гэхээр мэдээж маркетингийн шинжилгээ ухааны одоо хөгжил те. Энэ одоо social media marketing, customer experience гэдэг яригдж байгаа нэр томьёонууд буюу энэ салбарын маань хөгжил байна. Хоёрт бол IT-ийн салбарын хөгжил байна те. Өнгөрсөн одоо юу гэдэг 10, 15, 20 жилийн хугацаанд
IT-ийн салбар бол өөрөө санхүүгийн програм суурьтай. Ер нь програм гэдэг ойлголт маань өдөд ч гэсэн Монголд ер нь бол бүртгэлийн одоо бүртгэлийн програм гэдэг нөгөө хэв шинжээсээ салж чадахгүй л явж байна. Гэтэл бидний мэдэх нөгөө Uber, Airbnb ер нь салбарыг disrupt хийж байгаа технологийн салбар маань өөрөө маш одоо цикл нь өөр болсон. Одоо санаа нь юу гэхээр хэрэглэгч төвтэй тийм хэрэглэгчээр ажил хийлгдэг гэх юм уу да. Ингээр тийм. Тэрнээс биш ер нь зөвхөн нөгөө програм гэдэг ойлголт чинь өнөөдөр юу болцсон бэ гэхээр чи дата шивэхгүй л бол үр дүнгээ харахгүй байхгүй. Ер нь маш ингээр гэх юм бол тийм. Тэгэхээр чин програм хангамж за маркетинг гэнгээ холонгот юу болоод байна вэ гэхээр маркетрууд маань ер нь ажил нэмээд байгаа байхгүй. Маркетингийн програм гэхээр ер нь бол ажил нэмдэг програм болчиход байгаа байхгүй. Одоо ERP гэдэг ч юм уу, борлуулалтын програм ч гэдэг юм. Янз янзын програмууд гэхээр ер нь бол ийм ажил нэмдэг програм болсон. Хоёрт болохоор зүгээр нэг ийм хүлгээний програм болсон. Ороод үйлчлүүлээд мөнгө төлөөл гардаг тий. Дэлгүүр ороод гарч байгаа юм шиг тий. Дэлгүүр ороод гарч байгаа юм шиг. Тэрнээс биш ингээд компанид өөрт нь дата үлддэггүй. Бизнест өгж байгаа өгөөж нь багхгүй. Зүгээр худалдан авалт хийгээл нэг хоол идэл гарч байгаа байхгүй. Тэрнээс ямар хэрэглэгч юм те хэрдээ. Ерөөсөө нөгөө бизнесүүд маань өнөөдөр нүдэн сохор чихэн дүлий эврэл байгаа. Яагаад вэ гэхээр маркетингийн зорилгоор ашиглаж болох хэрэглэгчийн дата цуглуулна гэдэг бол өөрөө урлаг гэхгүй. Гэтэл энэ урлаг байхгүй. Тэр зүгээр яг ингээд осолдохгүй одоо гүйлгээгээ хийж бүтээгдэхүүн үйлчлэгээ зарж байгаагаас биш дараагийн түвшинд хүрэх буюу үн цэнтэй харилцагчаа таних, мэдэх энэ хүмүүсээ бөөцөх тий мэдээж шинэ хэрэглэгч хайхаас илүүтэйгээр хуучин кастомеруудаа бөөцөөлж хайрлах энэ талын юм бол сул хэвээрэл тий. Тэгэхээр маркетингийн шинжилгээ ухааны энэ хурдтай зүйлийг дагаад ер нь бол одоо IT-ийн салбар маань ч гэсэн өөрөө ер нь бол бас их маркетруудад шинэ чаленж шинээр яаж би өөртөө баг ажил хийж те хэрэглэгчээрээ их ажил хийлгэж өөртөө үн цэнтэй хэрэглэгчийн дататай болох вэ гэдэг туйлын энэ одоо хэцүү энэ зүйлийг л ерөнхийдөө бол судалж бодож хийх энэ чаленж үүсэж байна л За да. тэгэхээр яг бид нэр одоо сая энэ интернет маркетинг конференц маань 2015 онд анх зохион байгуулагдчих байлаа. Тэр үед одоо интернет маркетинг конференц эсвэл Facebook маркетинг гэдэг зүйл яригддаг байсан бол одоо бол ингээд дижитал маркетинг конференц болж өөрчлөж байгаа нь одоо саяны таны хэлж байгаачлан одоо нөгөө анхны маркетингийн ойлголтууд маань эсвэл интернет маркетинг одоо CX дээр тулгарсан тий эсвэл одоо нөгөө big data ч гэдэг юм уу ярьдаг байсан зүйлийг одоо илүү нөгөө улмал том болоод идэл бид нар яг хэрэглэгчийн үнцэнд өгж байгаа тэр зүйлсийг ашигладаг юм одоо технологийн боломжуудыг бас бизнесийг маань бүрэн тултал ашиглаж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг бас яг зүгээр одоо бид нар чи юу гэдэг нэ бизнесийн 1-0 хувилбар дээр л явж байгаа гэсэн үг байхгүй маш энгийнээр ер нь бол яг ингээд осолдохгүй бараа бүтээгдэхүүн импортлоод ч юм уу те за одоо ресторан ажиллуулад ч гэдэг юм уу одоо юу гэдэг чи ингээд өнөөдрийн ингээд өдөр тутам ашиглаж байгаа одоо програм хангамжууд маань ч тэр маркетрууд маань ч тэр ер нь бол яг хуу дараагийн шат руугаа гарах хэрэгцээ шаардлага бол байна. Ингэхгүйгээр энэ нөгөө нэг гой үнцгийг те өөрсдийнхөө ялгарлыг өөрсдийнхөө хэрэглэгчээр яаж үнцэнтэй одоо өөртөө хэрэгтэй дата мэдээллүүдийг авч чаддаг энэ ингээд нөгөө зөв гаргалгаагаа олж чадахгүй ингээд нөгөө яг хөө стил тэгээд нөгөө телевиз сонсдгүүл гэдэг шиг л одоо Facebook дээр бүүстлэл ч юм уу те ийм л хэврээ байхгүй. Тэгээд яг үүндээ ингээд одоо юу гэдэг нь за баг лайктай пэйжтэй компаниуд маань яаж лайкаа нэмэх үү гэл те хэврээ л байхгүй. Гэтэл бүр ингээд лайкийн тоогоороо 1 2 3 4-т явж байгаа ч юм уу энэ компаниудын хувьд өнөөдөр бас ойлгогдсон зүйл нь юу вэ нөхөр энд байгаа дата чинь
хэрэггүй дата байна. Айл бөөгнөлөд өгсөн өөрсдөө ашиглаж дата. Тийм. Өөрсдөө ашиглаж чадахгүй энэ дээр ингээд гой тоглолт хийхээр хязгаарлагдмал тий. Ер нь бол нэг юм ашиглаж чадахгүй маркетингийн зориулалтаар хэрэгжилж чадахгүй ийм л дататай болчихжээ. Одоо яаж бид нэр энийг хэрэгжилж чаддаг дататай болох ёстой юм бэ? Дараагийн юм нь юу вэ? Ийм л ер нь хөшгөний ард яриа явагдчихжээ. За баярлалаа. Тэгэхээр одоо яг манай RXC-ийн хувьд болохоор за гадны харилцагчтай мөн одоо нөгөө Монголын томоохон одоо группүүдэд сая хамгийн сүүлд Сүү компани бүрийн системийг нэвтрүүлээ гэдэг пост би 72 цагийн өмнө харсан. Тэгэхээр Сүү компанитай жишг болохоос одоо 5 мөнгөд ч гэдэг юм уу. Монгол нөгөө энэ компаниудын хувьд бас ололттой зүйл нь нөгөө танай зүйлс дээрээс бас онцлох гол point нь юу байв? Тэр талаас та бас нэг дөрөвдөж байж. Зөв. Яг хуу Сүү компани маань нөгөө хамтын ажиллагаа эхлүүлж байгаа. Үр дүн арай гарах болоогүй. Яг л эцсийн зорилго нь бол яаж эцсийн хэрэглэгчийнхаа датаг цуглуулах вэ те? Минд орших гэдэг хэрэглэгчийнхаа датаг мэдээд 3 хүүхэдтэй сүүний хэрэглээ нь ийм байна ч гэдэг юм уу те? Магадгүй нөгөө өөрсдийн гэрээт бодлуулалтын цэгүүд энэ одоо хүмүүсээ яаж гоё кэрлэх үү, бөөцөлөх үү? Ер нь эцсийн дүндээ ерөөсөө компаниуд маань нэг ойлгосон зүйл нь бол ер нь л одоо owned mediaтай болох хэрэгтэй тийм өөрсдийн дататай өөрсдөө тэрийг ашиглаж чаддаг ирээдүйд ингээ маркетингийнхаа зардлыг багасгадаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардлаа багасгадаг ийм л ер нь компани болохын төлөө бүгд явж байна. Илүү ер нь бол шийдэмгий зөрөгтэй ингээд одоо алхмуудыг хийя. Ингэхгүй бол бид нар одоо юу гэдэг чинь нүдэн балай чихэн дүүлээ ингэж явах бол ирээдүй биш үү гэдгийг яг сайн компаниуд маань бол тийм ойлгож байна. Тэгэхээр энэ дээр бол нөгөө яг жижиг том гэлтгүй ер нь маркетрууд маань гол ойлгох ёстой юм бол яаж ухаалаг зөв концепц байж хэрэглэгчийн датагаа гой зөв цуглуулж те нэг тийм яарсан, даарсан, бүүстэл эсвэл одоо юу гэдэг чинь телевиз сонирхол сэтгүүл гэдэг энэ 90 үе маань ер нь хурдан дуусгах хэрэгтэй байна л да. Тэгээд дуусахгүй байгаа л байна. За окей. Тэгэхээр маркетингийн салбар тэр дундаа энэ дижитал маркетингийн шилжилтэнд бас өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа дижитал маркетинг конференц үрдөнгөө бас өгөөсөө гэдэг одоо ийм зорилгоор бид хийж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд маань бас үндсэн хэлтгчээр оролцож замун одоо цаг хүрт хамтдаа гэдэг ураатай ингэж гоё ажиллаж байгаа RXC залуучуудын төлөөлж одоо манай мэндээ захирал маань тайзан бэлтгэл хийлээ. Тэгээд өнөөдрийн форумд оролцож байгаа оролцогчдод болон Монголын одоо бас маркетингийн салбарынд маркетинг салбар технологийн энэ дижитал шилжилтийн талаар одоо өөрийнхөө туршлага дээр үндэслэн одоо мөн одоо хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэлтийн талаар одоо ингэж дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан танд баярлалаа. Танай хамт олон гэлцэн их амжилтыг хүсээрэй. Баярлалаа. Амжилт.
За интернет маркетинг конференсээр эхэлжсэн арга хэмжээ маань өнөөдөр дижитал маркетинг конференс болон өргөжиж утга агуулгын хувьд хэрэглэгчтэй. За энэ бас гоё манай итгэгч маань гоё итгэж тэгээд дуусч जैन. За тэгэхээр дөнгөж сая бол одоо яг тайзан дээр өнөөдрийн арга хэмжээг бас бидэнтэй хамтран зохион байгуулж байгаа Brandly компани манай номин л ярьлаа. За мөн одоо яг тайзан дээр бас Монголын маркетингийн холбооны удирдлагын багийн гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, контент маркетер Гэрэлт удах манаас өнөөдрийн арга хэмжээг хөтлж, арга хэмжээг зохион байгуулж оролцож байна. Тэгэхээр одоо яг энэ гайхалтай арга хэмжээнд дээрээс бид нэр салбартаа танигдсан компаниуд, за мөн энэ хүү салбарт дижитал маркетингийг үр дүнтэй ашиглаж байгаа байгууллагын төлөөллүүдийг одоо бид нэр урьж оролцуулж байна. За тэгээд дараагийн зочин судал маань хүрэлцэн ирсэн маркетер бол яг өлссөн үед телевизээр гайхалтай солонгос киноны контент гарч ирдэг. За эсвэл магадгүй нэг удаа очсон байхад хүүхдүүд маань хүсэж тэнцээ очиж өнөө гэр бүлээрээ байх бас нэг хормыг амтлаг болгож өгч байдаг. Одоо та бүгдийн сайн мэдэх Юна салбар сүлжээ одоо рестораны маркетингийн тарих толгой болсон нэгэн залуу хүрэлцэн ирсэн байна. Юна одоо брендинг маркетингийн одоо багийг ахиж ажиллаж байгаа манай гай шиг үлцээрсэн байна. Таны өдрийн мэндүргээ. Өдрийн мэндүргээ. Гайхалтай сайхан конференс болж байна. Ерөнхийдөө маркетеруудын хувьд нэг тэр болгон жил болгон ойр хугацаатай зохион байгуулалт байдаггүй энэ конференс болдог. Тэгээ энэ дайлалт оролцохыг хүсдэг. Оролцоод яг мэргэжил нэгтнүүдтэйгээ санал бодлоо хуваалцах, хэлэлцэл хийх энэ боломж авшаа бас нэг азтай гэх юм уу да. Тэгээд энэнийг зохион байгуулж байгаа бас энэ багийнханд бас баяр хүргэх зүйтэй ах гэж бодож байна. Окей. За Юнагаар ер нь сонир сайхан юу байна? Тий, ерөнхийдөө бас gift компани, толгой компани төсөл Юнас сүлжээ ресторан. Яг нь манайхыг сүүл 70 задад очсон построос сая бид 7 хоногийн өмнө Говь аймгийн 70 хотод 10 дахь салбараа нээлээ. Тэгэхээр дахин Эрдэнэтэд бас байгаа. Эрдэнэтэд байгаа. Тун утгагүй дараханд их мэтлэнгээр яг эхнээс нь ярьчих компанид орж байгаа. Та хэлсэн нөгөө хүүхдүүдтэйгээ очиход их сайхан байдаг гэж хэлсэн. Тэг ерөнхийдөө манай концепт гэр бүлийнх. Манай эцдүүд гэх юм уу санаачлаг зохион байгуулалт захирлууд гэр бүлийн Монгол. Тэгэхээр Юнаг бол хүмүүс ихэвчлэн Солонгос гэж ордог. Бид бол Монгол эзэстэй, Монгол ажилтны холбоогчтой 100 үндэсний брэнд. Үндэсний брэндийг бид нэр олон улсын франчайз гаргах. Яагаад заавал тэ монголчууд дандаа франчайзер юм аваад байгаа. Тэгвэл бид нэр Монгол хүмүүсийн урав хааш ингээд бид нэр франчайз гаргая гэдэг үднээс явж байгаа. Тэгээд яг хоо сая 2 жил амаргүй нөхцөл байдал бид нэрс ажиллалаа. Айлуулах энэ салбартаа бид нэр ажилчдаач тэр энэ салбарынхаа үйл ажиллагаач хэрэглэгчдээс гомдоохгүй тулд ажиллалаа. Амаргүй цаг хугацаа давлаа. Гэхдээ бас зогсож болохгүй тий. Зарим сул талыг давуу тал болгоод бид нэр боломж олгоод салбараа өргөжин төлөх ёстой. Тэгэхээр танай брендийн хувьд болохоор яг энэ дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг те хэрхэн ашиглаж одоо өнөөдрийн нөгөө зорилттой хэрэглэгчтэй хүрч гэдэг юм уу те энэ үнцэг дээр ямар кейс стадиуд байна тэргүүн одоо ерөнхийдөө бид яг юу гэж байна дижитал маркетинг ерөнхийдөө маркетингийн энэ чиглэл ерөнхийдөө дижитал платформ энэ алгоритм бүгд шилжчихлээ те тэгэхээр энэ бид ч гэсэн бас судалгаа маш сайн хийдэг манай багийн хувьд. Тэгэхээр яг энэ дижитал энэ төвчн рүү яг энэ шилжилт рүү бас айгүй хурдтай орж байгаа. Юна аппликейшн одоо яг дижитал маркетинг Юна аппликейшн гарцсан. Тий. Одоо би гайх болчихъя. Үзэгчч одоо Юнагийн авах гарсан тухай би мэдээгүй одоо яаж байгаа бэ? Итгэвчүүлэлт маань тун удахгүй эхэлнэ. Ажиллаж байгаа. Бид яг одоо төвшөлж байна. Тун удахгүй баг 1-2 хоногийн дараа бид хэрэгжээд эхэлчихэв. Тэгэхээр ерөн хэрэглэгчдэртэй яг хэрэглэж байгаа дижитал шилжилт рүү яг цаг хугацааг орж байгаа. Мөн таны хэлснээр дижитал хэлбэр бол бас үндсэн платформ телевизээс өгөх бид хийж орхихгүй байгаа. Тасаа яг зургатаас мэдээлэл авч яхад бид нар гарч ирж байгаа гэж хэлдэг тийм. Тэгэхээр тэр рекламыг хийхэд ч гэсэн яг одоо ч гэсэн өнөөдрийн хэлцэгдэл ч гэсэн яригдчихл байна. Хүмүүсийн анхаарал хэдэн секунд төвлөрөөд байгаа. Блогын интервьюний нэг 6 секунд л яваад байдаг да танах чинь тийм. Яг 7 секундэд хүний анхаарал бүрэн төвлөрөөд дуусчихэ. Тэгэхээр яг тэр хугацаанд хүмүүс хараад сонсоод тэр 5 мэдрэхүүгээр мэдрээд сэлбчүүлэхийг яах вэ гэдэг маш удаан хугацааны судалгаан дээрээс үндэслэж контентууд бүтээгдэж байна. Мөн адилхан яг дижитал шилжилт рүүгээ яг энэ платформуудыг бас ашиглаж байна. Мөн одоо яг энэ хүн болгоны утсан дэлхийн ертөнц байна шүү дээ. Карман байна. Энийг бас бид нараас ашиглаад явж байна. Окей. За тэгэхээр өнөөдрийн манай дижитал маркетинг конференс 2022 арга хэмжээ дээрээс одоо энэ хүү
шууд дамжуулалт маань хүрч байгаа. Тэгэхээр энэ хүү шууд дамжуулалтыг та бүхэнд үзэх боломжтой суугуудах юм бол мэдээж Монголын маркетингийн холбооны үндсэн Facebook хуудаснаас за мөн видео контентын оргил медиа, зар сурталчилгааны менеженси, за энэ хүү арга хэмжээг зохион байгуулагчдын хуудас болох дижитал маркетингийн конференц гэсэн хуудаснуудаас болон зохион байгуулагчид хамтрагчдын маань хуудаснаас бас та бүхэн маань үзээрэй. Яг одоо бас энэ арга хэмжээнд дээрээс экспертиг салбарынхаа дижитал маркетингийн энэ одоо салбартаа цойлж одоо төрөлхөө хуваалцах зочдын нэг нь бол одоо манай Юнагийн маркетер шиг маань оролцож байгаа. Тэгээ сая бас ташрамд болох Юна аппликейшн гарч байгаа гэдэг юм гайхалтай мэдээллийг өглөө мөн 70 цаатагтад бас 10 дахь салбар нь нэгдэж байгаа юм. Тэгвэл танай хэрэглэгчдийн онцлог нь яг юу байдгийг хэрэглэгчдтэй одоо энэ хүү мэдээллүүдийг өгөхийн тулд ямар хөө контентуудыг одоо дижитал маркетингийн ямар арга хэрэгслүүдээр ингэж түүл болгон ашиглаж байна. Нав аваасаа үзэгчд маань олцож. Ерөнхийдөө бол нав аваас илэн таланг хуваалцах дуртай байдаг. Ягаад тэгэхээр бид нар залуучууд те тэгэл яг нав аваа бид нар хоорондоо солилцож тэгээд илүү үнцэнтэй бид нар илүү сайн хөгжинэ. Тэгэхгүй болохоор өмнөх үеийнх шиг заяа нууцлах өмнөх үеийнх шиг нуугаад байхаар те энд бас нэг юм гоё яг хэрэглэгчтэй эцсийн хэрэглэгчтэй үр дүнтэй бүтээлчтэй яг юм үр дүнтэй гарахгүй байна. Манай хэрэглэгчдийн онцлог бид юу гэдэг юм хэрэглэгч нарын ихэвчлэн ерөнхийдөө массын ойлголт солонгос хоол бол айгүй муухай эрүүлхэн шаардлага авахгүй тэр галтгоо малтгоод амар гэдэг концепттэй байдаг ойлголттой байдаг. Тэр нь одоо жишээ нь бид нар бол эрүүлхэн шаардлага гэсэн гарал үүсэн тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүсэн тодорхой яг зориултын тээвэр хэрэгслээр авчираад эрүүлхэн шаардлага гэсэн галтгоонд одоо сүүлийн манай бүх салбарын галтгоо юм фул опен буюу шилэн болцсон. Тэгэхээр хэрэглэгч өөрийнх нь захиалсан хоол хэрхэн хийгдэж байгаа процесс шууд гаргаж байгаа. Тэгээд дээрээс бид нар хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож, сорчилж бид нар яг хэрэглэгчдэд хүргээд одоо нэг мэргэжлийн лабораториор баталгаажсан гэдэг бүтээгдэхүүн угаасаа л хамгийн баталгаатай чанартай болчихж байгаа. Ингэснээрээ та Юнагийн хоолыг эзснээр алсуур аажмаараа ирүүлжээ. Бид нар танд хоор өгөхгүй. Sorry. Үнэхээр тийм таны эрүүл мэндийн сөргөөр нэлээд юу ч хийхгүй. Дашим дахиад дуулгая. Бид хэд одоо урд хил хаалттай те энэ нарийн ногооны хомсдол үүссэн байгаа энэ цаг үед манай Юнаас үлжээ ресторан өөрсдөө гэсэн 10 га газарт одоо нарийн ногоо бүгд тариалж те кимчиний цоо байцаа цагаан лав өргөс тэмэх помидор бүх юм тэгэхээр манай панчааны болон танд хэрэглэж байгаа хоолны бүх юм эх орны хөрсөнд ургацсан фрешэр ирээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид хэд өөрсдөө гэсэн кимчиний үйлдвэртэй манай кимчи яг тэндээ зарагдаж байна. Бид өөрсдөө гэсэн эрүүл мэндийн лабораторитой тэнд бүх рестораны хоолнод өглөө болгон дээж авахтаад лаборатори ингээ явж байна. Тэгэхээр энэ бол бүх зүйлсүүдийг нөгөө хэрэглэгчдүүгээ хүргэж байгаа контентоор дамжуулах энэгээр хэрэгж явахдаа яг л бид нар одоо бид нар аппликейшнтэй болоод гол сэртэл энийг бид нар хэрэглэгчтэй хүргэх гэдэг. Хөгжлийн системтэй бүх юм аптаар зарагдчих. Бүх юм лоялти та ширээ захиалга ширээлгээс өөрчлөлт зохиол хоол авч явах хүргэлт бүх юм лоялти байдаг. Аппар захиалсан байж байгаа гот юм уу нөгөө онлайнаар тик захиалаад театр дээр чинь гот давтцсан байх шүү дээ. Би энэ чинь гэдэг шиг юм уу тэр юм байна. Хугацаар захиалаад бүх юмсууд яг бид аль болох нөгөө нэг өмнө давтагддаг алдаануудыг дахиж гаргахгүй тулд бас удаан хугацааны туршилтуудыг хийгээд алдаа болоод болоод ингэж яваад. Дуудлагын төв, санал хүсэл, захиалга лоялти бүх юм CRM систем комор бүгд байж байгаа гэсэн. Ямар компани ямар үйлчлэгийг авч байгаа нь Монгол компани, стартап компани бас нэг Tech Partners гэдэг компанитай хамтарсан. Маш бас хөдөлмөрч залуучуудтай хамтарч байгаа. Тэгээд яг энэ Монголдо аппликейшн маань хэрэгжээд сайн хэрэгжих юм бол бидний дараагийн зорилго гадагшаа олон улсын зах зээлд гарах. Тун удахгүй Юнагийн Монгол залуучуудын бүтээл монголчууд өөрсдөө Канадад, Австрали, Сингапурт Юна ресторан ажиллах боломжтой. Тэгэхээр тэнд байгаа хэрэглэгчнэрт, гадаад хэрэглэгчнэрт манай аппликейшн бас яг хүрэх учраас ийм аппликейшн гаргаж байгаа. Юна гэдэг нэр яаж бий болсон юм бол айгүй сонио шүү дээ. Манай хоёр захирлын хамгийн бага охиных нь Ялгуун гэдэг нэр. Тэгээд нөгөө Солонгос бас найзуудтай хэлж чадахгүй Юна гэдэг нэр. Тэгээд Юна гэдэг үг маань өөрөө cute хөөрхөн охин, хөөрдөм охин гэдэг нэртэй. Манай лого бас айгүй хөөрхөн. Нөгөө аав нь манай одоо үүсгэн байгуулагч аав нь Юна гэдэг латинаар бичиж өгөөд миний охин энийг дуурайгаа бичдэг гэсэн 3 настай байхдаа биерээр бичсэн одоо манай лого байхгүй. За окей. Тэгвэл энэ бас олон хүмүүст эргэлзээг нь бас өгсөн баг. Бид нар монголчууд бодохдоо нөгөө Twitter дээр ч юм уу цахим орчинд Оюна гэдэг хүмүүс Юна гэж өөрсдөө бичиж байдагтай ялгаад байдаг. Тэгвэл яг их сурвалжтай мэдээллийг хүргэсэн байна. За тэгээд UTC Digital Marketing Conference яг одоо үргэлжлэж байна. Манай оролцогчид маань кофе цэцэрлэг ланч тайм бас болоод байгаа шиг байна. Тэгэхээр одоо ингээд яг бид хоёрын ярилцлага бол энэ үрээд одоо энэ магадгүй энд одоо ингэж амттай байгаа энэ цаг хугацааг өнгөрөөх
Игшинтэй та бид хоёрын бас юм амттай контент хүрлээ. Тэгээ Монголд гайхалтай юм солонгос хоолны соёлыг тэр дундаа хэрэглэгчтэй үн цэнийг бүтээдэг энэхүү брендийг Монголдо нутагшуулж за мөн гадаадд тархан суугаа монголчууд өөрийн одоо Яг зөв. бизнесээ энэ юнагийнхантай хамтарч хийх боломжтой гэдэг юм мэдээллийг өгсөн гайхалтай цөөн хорон байла. Дижитал маркетинг конференц дээрээс маркетинг ток контентын маркетинг ивент хэсэг үргэлжилж байна. Энэ үрээд хэсэг завсарлаа дараагийн зочноо хэдүүлээ огтж явцгаая. Баярлалаа. За. Өнөөдрийн дижитал маркетинг конференц 2022 арга хэмжээ маань амжилттай үргэлжиж байна. Тэгээд өнөөдөр энэхүү контентийг та бүхэнд зарц туршлагын M&A эйженси, за мөн видео контентын оргил медиа хамтран, за Монголын маркетингийн холбооны хуудас, за энэхүү дижитал маркетинг конференцийн хуудас, за мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа Brandly эйженси хуудас болон одоо манай хамтрагчдын хуудсан дээрээс шууд танд хүрж байна. Яг одоо энэхүү зааланд байгаа оролцогчид маань үдийн зоогоо идэж байна. Харин би энэ энэхүү арга хэмжээг бас хамтран зохион байгуулж байгаа Brandly эйженсиг үүсгэн байгуулагч захирал номинлогтой хөрөлтөөр зэрэгцээд байж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд үзэж байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэнд хүргэе. За, тайзан дээр та юу өрнөч вэ? Тайзан дээр ерөнхийдөө нөгөө зардлыг бууруулад өгөөжийг байж болох хамгийн дээд хэмжээнд нь тулгаад хэрэглэгчээ олноор нь одоо авчираад тэндээсээ юу дурт оруулаад сонирхчоо хэрэглэж болох талаар дээр. Захиалагчдын хамгийн ихний асуулт баг л энэ байдаг. Таны хувьд болохоор одоо ажилласан туршлагын хувьд юм уу захиалагчид юу хүсдэг? Эсвэл захиалагч тал бас энэ дижитал маркетингийн талаарх мэдлэг ололтоо сайжруулмаар санагддаг үү байдаг л байлгүй. Тэгвэл тэд юун дээр анхаарах хэрэгтэй? Ерөөсөө нэгдүгээр алгоритмыг маш сайн мэдчих хэрэгтэй. Сувгуудын алгоритмдаа бид нар яг захирагдаад сая би нөгөө нэг хизээж битгий хуур дөрмийн дагуу тоглох гэсэн. Тэгэхээр нөгөө
хуурахгүйгээр алгоритмыг одоо янз янзын хак хэрэглэнэ гэж бодохгүйгээр алгоритмд нь яг захирагдаад нэгдүгээр хоёрдугаар талаар агуулгын үүднээс хүмүүс одоо edutainment контентууд гэж хэлдэг тий. Одоо сонирхолтой бас боловсрол болгосон гэдэг ч юм уу. Иймэрхүү контентууд нийтлэх хэрэгтэй талаар нэлээ ярьлаа. Тэгээ storytelling бас одоо everything гэх тий. Storytelling маш хийх хэрэгтэй. Бүх контентууд storytellingтэй байх хэрэгтэй. Харилцагчийнхаа хэлээр ярих хэрэгтэй талаар ярьлаа да. За тэгэхээр бизнесийн байгууллагын одоо эзэд маань мөнгөний эзэд эсвэл бидний захиалагчд маань болохоор дижитал маркетингийг юм уу Facebook дээрээ постигээ чатбот ажиллуулсан болоо гэж стил бодсоор байна. Гэтэл одоо интернет маркетинг конференц 2015 оноос хойш өнөөдөр 5 дахь удаага саруулба хэсэгнэтүүдтэй ингээд зохион байгуулалт явьж хахад ингээд яг өөрчлөлтүүд гарч байна. Гэтэ одоо яг тэгж боддог жиддүү эрхлэгчид стил байсаар байна. Томоохон компани маркетингийн захирлууд яг энэ бодлоос харьцангуй салж байх шиг. Тэгэхээр эдгээр маань ер нь яаж одоо дижитал маркетинг дээрээ юу хийх ёстой юм бэ? Яг энэ одоо арга төлөвлөлүүд нь яг юу байх ёстой юм бэ? Төлөвлөлүүд нь бол нэгдүгээр мэдээж хэрэг контент бол хаа хэвээр байгаа. Бид нэр дижитал дээр ажиллаж байгаа учраас контентын чанарт анхаарах хэрэгтэй. Чанар гэдэг нь одоо мундаг одоо том камер, мундаг том гэрэл гэхээсээ илүүтэйгээр агуулгынхаа бид нар маш анхаарах хэрэгтэй. За хоёрдугаар болохоор сая бас чатботын талаар би төгсгөлдөө нэг хальт үзүүлсэн. Тэгэхээр чатбот өөрөө автомат хариулагч байхаасаа бол өнгөрсөн. Одоо чатбот бол яг хэрэглэгчээ бүртгэж авах ихний одоо үе таалгыг бас сайн нээж чаддаг болсон. Чатботоор хэрэглэгчээ нэгдүгээр сайн бүртгэхтэр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар чатботыг нөгөө илүү conversational байхад анхаарах хэрэгтэй. Conversational marketing гэж одоо сүүлийн үед бас яриад байгаа тийм. Тэгэхээр нөгөө өнөөдөр бас ихтгэл дээр гарсан хүмүүсийн өөр бус спикеруудын маань ихтгэл дээр гарсанчлаа чатбот бараг ингээ хүнтэй ярьж байгаа юм шиг ингэж явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө үн тэд дадаа гэж хайчдаг шүү дээ. Тийм хариулагч тийм автомат хариулагч биш байхгүй. Тий. Тэгэхгүй бол нөгөө чатбот өөрөө нэг юм бот гээд хүмүүс угаасаа автомат юмас залхсан юм байдлаа чиглэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр илүү сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр энэхүү арга хэмжээний одоо гол зорилго маань яг юу вэ? Одоо ингээд арга хэмжээ маань бас одоо нөгөө хилцүүлэг хэсгүүдээр үржлэх гэж. Тэгэхээр энэ үржлэх явсан зүйл болон ер нь одоо нөгөө зорилготой хүрэхэд бидэнд хэр ойрхон байна, оролцогчдын сэтгэлүүд бас ямар байна. Зохион байгуулагч талаасаа та нэг хэдүү хэлж. Зохион байгуулагч талаасаа гэх юм бол ерөнхийдөө бид хэд нөгөө энэ удаагийн конференцийг илүү нөгөө storytelling гэж байгаа учраас спикерүүд оролцогчид бүх хүмүүс маань өөрийнхөө нөгөө ажилласан кейсүүд дээр storytelling хийгээсэй гэж хүссэн. Илүү нөгөө онл хийсээ илүүтэйгээр яг бодит ажиллаж байгаа зүйлүүд дээрээ яриад одоо яг юм бодиттой байх талаас нь хараасаа гэж хүссэн. Тэгээ ер нь бол спикерүүд бол яг энэ тал дээр нэлээ ярих шиг боллоо. Өөрийнхөө кастомеруудын жишээнээс ярих шиг боллоо. Өөрийнхөө байгууллага дээр авчир хөгжүүлж байгаа зүйлүүдээ ярих шиг боллоо. Тэгэхээр надад бол сэтгэл маш сайхан байна. За тэгэхээр бид нар ч гэсэн одоо өнөөдөр яг ингээд бас энэхүү арга хэмжээгээр оролцож байгаа үнсэн ихтгэгчдээс болон бас оролцогчийн зүгээс нөгөө Hello Baby би ариун санаатай. За мөн манай Erxis яг одоо үүсгэн байгуулагч манай Цахиур тавттай байдаг мэндэ. За мөн одоо бид нар бас Greensoft-тэй ERP систем болон за ерөнхийдөө дижитал маркетингийн улс суртаагаар оронгоор нэг шинжилж байгаа одоо Greensoft-ын амар захиралтай шийдвэр ингээд хөөрөлдлөө. Тэгэхээр одоо яг эдгээрээс бидэнд үлдэж байгаа үн цэн нь юу юм бэ гэхээр стил маркетрууд маань ч тэр эсвэл маркетинг болон технологи хоёр нийлж байгаа энэ үед бид нөгөө хэрэглэгчийн дата мэдээлэл үзлээ. За эсвэл одоо хэрэглэгч хаана юу хийгээд яваад байгаа, ямар замдлаар мараа бүтээгдэхүүнээ худалдаж аваад байгаа зэрэг зүйлсүүдийг маш ингээд тодорхойлоос хэлж өгч энэ анхаарах хэрэгтэй гэж. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээгээр одоо бас сонирхолтой итгэлээр танилцуулж за тэр дунд энэ арга хэмжээ гэж бүтлээр нь морн ингэж одоо бас базар зохион байгуулалт хийж байгаа. Танаа хамт олон энэхүү арга хэмжээг зохион байгуулж нийт багийнхандаа бас дахин баярлах нь зөв баг гэж бодож байна. Тэгээд төгсгөлийн 3 хормыг бол бас танд үлдээж байна. Тэгэхээр Монголын маркетингийн салбарт дижитал маркетингийн шилжилтийг эрэлхийлж байгаа нийт маркетруудад бас та эйженсигийн үүсгэн байгуулагчийн хувьас дотн найзын хувьар бас зөвлөж. Ерөнхийдөө нөгөө контент болгон зорилготой байх хэрэгтэй. Контент болгон үе шаттай байх хэрэгтэй. Яг хэрэглэгч худалдан авалтынхаа замналынхаа хаана явж байгаа гэдгээс нь бид нар хамаарад яг тэр замналынхаа үе шатанд хүрсэн контентуудыг бид нар нийтлэх хэрэгтэй. Тэгэхээр зорилготой үе шаттай контент бид нар маркетинг юу гэж авчирна. Одоо бид нар тоодод ихнээр ойлгоод хэдэн пост бэлдээл болчдөг ихнээр ойлгох юм бол бид нар цагаа тэмээ урьж байгаа. Дээрээс нь бид нар одоо контент бэлдэнэ гэдэг нь хөрөнгө мөнгөний хувьд цаг хугацааны хувьд их одоо зардал байдаг. Тэгэхээр энэ өргөө зардлаар зайлсхийгээ зорилготой үе шаттай контент бэлдээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдөр
одоо та бүхэнд хүрдэг маркетинг ток контентын маань маркетинг ивент хэсэг яг одоо зохион байгуулагдаж байгаа Digital Marketing Conference 2022 арга хэмжээнд дээрээс та бүхэндээ амжилттай хүлээд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа болон бидний бас урилгыг хүлээж авч хүрэлцэж оролцож байгаа үндсэн илтгэгчид болон одоо нөгөө хилцүүлгийн хэсэгт оролцож байгаа зочид ийм хэсэг маань одоо ингээд үргэлжлэн тэгээ бусад өмнөх жилийн арга хэмжээнүүд дээр бол зөвхөн тайзан дээрээс ярьдаг форматтай явдаг байсан бол энэ жил бид нэр Digital Marketing Conference болгож илтгэгчид яваад за мөн араас нь салбартаа танигдсан амжилттай кейс хэрэгжүүлсэн бизнесийн салбарын төлөөлөл ирж бодит туршлага Хуваалцсан. ингэж хуваалцж байгаагаараа бас манай Digital Marketing Conference 2022-ийн арга хэмжээний онцлог байгаа. Тэгээд энэ бүх контентийг та бүхэн зар сурталчилгааны M&A agency, за мөн видео контентын оргил медиа хамтран Монголын маркетингийн холбооны хуудас, за Digital Marketing Conference хуудас хамтран зохион байгуулагчдын хуудаснаас та бүхэнд хүлээ. Тэгээд Монголын маркетрууд одоо технологийн мэдлэгээ дээшлүүлж маркетингийн дижитал шилжилтийг илүү хурдан түргэн болгоосоо гэдэг зорилготойгоор бид нэр өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Тэгээд сүүлийн хэсэгт маань зочилсан Brandly Agency-ийн зохион байгуулагч Захир Нямдлуур танд баярлалаа. За баярлалаа. Хамтдаа ярилцсан баярлалаа. Баярлалаа. За баяртай. Bye bye.